Монгол Улсын эмийн бүртгэлд бүртгэгдээгүй хуурамч эм хэрэгслүүд эмийн сангуудаар худалдаалагдсаар байна. Тухайлбал уушиг зүрхний дутамжлаас шалтгаалсан хаван нүдний дотоод даралт ихсэх өвчин, шээс хөөх зорилгоор болон унал таталтын үед хэрэгэлдэг Декарап эм. Фальш улсын фольварм эмийн үйлдвэрт үйлдвэрлэдэг 250 мг шахмал хэлбэртэй энэ эмийг эмийн сангуудаар жороор худалдахыг зөвшөөрч салбарын амнаас нь эмийн бүртгэлтэд бүртгэн авчээ. Гэтэл энэ эмийг Орос улбаны улсын Акрихын эмийн үйлдвэрийн савлгааны хаягтай бүртгэлийн загвараас зөрүүтэйгээр эмийн сангууд иргэдэд худалдааж байсан байгаа юм а. Мөн ургамлын гаралтай эмүүд үйлдвэрлэгдсэн хугацаанд тодорхойгүй хаяг шашны зөрчилтэй ажээ. Яг ингээд одоо тухайн эмийг бүртгэхдээ яг энэ улсын энэ үйлдвэр яг ийм савтайг л манад бүртгэх хүлэн зөвшөөрлөө гэдээ ингээд орцсон байна. Гэтэл энэ эм дээр яасан бэ гэхээр бүртгэлийн загвараас зөрүүтэй зарим нэг одоо чинь бол энэ хадгалах нөхцөл нь бичгэн зөрүүтэй, реестрийн дугаар нь зөрүүтэй, үйлдвэрлэгчийн нэр Оросын улбаны улсад үйлдвэрлэсэн байна. Тэгээ энийг болохоор Польш улсад үйлдвэрлэснээр л манайх зөвшөөрсөн байхад энэ Оросод үйлдвэрлэсэн байгаас тэгэхээр энэ бас зөрүүтэй мөн энэ хадгалах хугацаа, сэрийн бичлэлтэн зөрүүтэй, эмийн тун хэмжээг нь одоо ингээд байрлалын зөрүүлж бичсэн байх жишээ тийм зөрчил байгаад байна. Өнгөрсөн 4-р сард эмийн сангууд хийсэн шалгалтаар стандартын шаардлага хангаагүй хаяг шосгийн зөрчилтэй 97 нэрийн Монгол Улсын эмийн бүртгэлд бүртгэгдээгүй 25 эм байсан бол хүчинтэй хугацаанд дууссан 74 нэрийн хадгалалтын дэлгэм алдагдсан 13 нэрийн нийт 6562 ширхэг эм зөрчилтэй илэрчээ. Өөрөөр хэлбэл дээрх төрлийн зөрчилтэй эмийг эмийн сангууд иргэдэд шууд худалдаалж байсан байгаа юм. Энэ жишээлбэл бол энэ ургамал ирэхэд ямар газар үйлдвэрлэсэн тодорхой байхгүй тийм үйлдвэрийн нэр тодорхой байхгүй. Энэ бүтээгдэхүүн хэдэн грамм хэмжээтэй хэдэн тоо хэмжээний ямар хувь байгаа тодорхойгүй байна. Тэгээд үйлдвэрлэсэн он сар нь бичигдээгүй, хизээ хугацаанд хадгалах нь бичигдээгүй, цувралын дугаар нь бичигдээгүй юм нийтлэг зөрчил энэ ургамал дээр бол байгаа. Тухайлх юм бол витамин С, уусмал, усан эмнүүдийг гэхэд эмийн сангийнх нь хаягтай эмийн сангаас л авах зүйтэй. Өөр эмийн сангаас дамж нэг нь хадгалтын дэглэм алдагдсан байх эрсдэлтэй. Тэгэхээр энэ дээр иргэд бас анхаарал сэрэмжтэй байх нь зүйтэй. Эмийн сангаас эмийг авахтаа бол шаардлагатай мэдээлэл бүрэн байгаа эсэхийг жор баригчаас маш сайн тодруулж зөвлөгөө авч иж хэрэглэх нь зүйтэй. Мэргэжлийн албан байцаагчид худалдааны эсрэг улсын бүртгэлд бүртгэгдээгүй болон шаардлага хангахгүй эм эмнэлгийн хэрэгслийг хураавсан байна. За цаашид иргэд өөрсдөө эм эмнэлгийн хэрэгсэл худалдаа авахдаа хаяг шошгийг сайтар шалгаж авах шаардлагатайг байцаагчид анхааруулж байна. Мөн эмчин жороор олгогдох эмийг жороор нь худалдаа авахгүй байгаас эргээд эргэн таны эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй болохыг сануулсан юм а.